Миний судалгааны ажлын бол удирдагч, за эрдмийн замдмын чиглүүлж дэмжиж ирсэн эрхэм багш минь байгаамаа. За тэгэхээр иймээс өнөөдөр багшийнхаа бүтээлийг танилцуулах гэж байгаа миний нэр төрийн хэрэг байна. Тэгэхээр энэхүү номын нээлт бол Монголын барилгын салбар, шинжилгээний технологийн их сургуулийн барилгын архитектурын сургууль, барилгын инженерчлэлийн тэнхимийн эрдмийн уламжлал, судалгааны чиглэл, мэргэжлийн ийм залгамж чанарыг илэрхийлсэн юм хүндэтгэлийн арга хэмжээ байна. Тэгэхээр шүтээсийн манай эрдэмтэд цувралын 96 дугаар бод болон хэвлэгдсэн энэ багшийн маань бүтээл бол олон жилийн эрдэм шинжилгээний судалгааны бүтээлүүдээс төвөрлөн оруулснараа их үн цэнтэй бүтээл. Тэгэхээр багшийнхаа танилцуулгыг багш маань бол 1958 онд Улаанбаатар хотод төрсэн. Тэгээд 1966-аас 1976 онд 28 дугаар сургуулийг төгсөв. 1976 онд Монгол Улсын их сургуульд математикийн ангид элсэн суралцсан байна. Ингээд 3 дугаар курстэй 1979 онд үеийн төр засгийн удирдлагын шийдвэрээр барилгын инженерийн факультетээр шилжин суралцаж барилгын инженер зохион бүтээгч мэргэжлэр 3 дугаар курсээсээ шилжиж ирж төгсөөд 1989 онд уг мэргэжлэрээ төгссөн байна. Ингээд төгсөөд 1981-ээс 1984 онд Улсын барилгын зургийн төв институтад инженерээр ажилд орсон. Ингээд 1984 оноос эхлээд шүтээсийн барилгын конструкцийн тэнхимд багшилж эхэлсэн. За эрдэм сургалт инженерийн замналынх нь эхлэл болсон. За ингээд 1994 онд арматурлсан уян налархаа хатуу биеийг төгсгөлөг элементийн аргаар шинжилхэн сэдвээр докторийн зэрэгээ хамгаалсан. 1997 онд дэд профессорын цол хүртсэн. За өдгөө шинжилгээний технологийн их сургуулийн барилгын архитектурын сургуульд зөвлөх профессороор ажиллаж сургалт судалгаа, за мэргэжлийн залгамж чанарт үнэтэй хувь нэмрээ өнөө хүртэл оруулсаар байгаа юм аа. Энэхүү бүтээл нь бол 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа. За нэгдүгээр хэсэгт багшийн докторийн судалгааны ажлын тойморсон. За энэ нь барилгын бүтээцийн харимхай налархай ажиллагаа, төгсгөлөг элементийн арга, арматурлсан хатуу биеийн тоон загварчлалын асуудлыг хүндсэн шинжлэх ухааны үндсэн хэсэг юм. За хоёрдугаар хэсэгт бол багшийн эрдмийн бүтээлийн жагсаалд хэвлүүлсэн онцлог эрдэм шинжилгээний өгүүлэлт нийтлэлүүд багтсан байгаа. За 3 дугаар хэсэгт бол ганц зэрэг багшийн шавнар, хамт ажил өгсдийн дурсамж, гэрэл зургийн цомрлог багтсан. За өөрөөр хэлбэл барилгын бүтээцийн бодит ажиллагааг хангалттай төвшөнд тухайн үед бол тооцож төсөөлөх ийм тооцооны аргачлал, програм хангамжур дутагдaltaй байсан судалгааны ажлын үндсэн шалтгаан болсон байна. Тэгээд судалгааны ажлын зорилго нь бол энэ арматурлсан автгай харамхай төгс налархаа хатуу биеийн хүчтэй хэв ажилтны төлөвийг тодорхойлох универсал тоон аргыг хөгжүүлэхэд чиглэсэн. Үүнд хар карманы зарчим, налархаа онол, төгсгөлөг элементийн арга, за дараалан төхөх тооцооны зарчмыг ашигласан энэ судалгааны арга зүйн гол онцлог болсон гэж бодож байна. За нийтдээ багш маань 55 ном сурагчид гарын амлага бичиж, хоржуулж, редакторлсон. За эрдэм шинжилгээний өгүүлэл болон нийтлэл, ярилцлага 63-ыг бол бичсэн байна. Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, семинар, зөвлөгөө, мэргэжлийн форум 75 илтгэл хэлэлцүүлсэн. 10 докторийн ажлын удирдах, зөвлөх, шүүмжлэх, за мөн 35 магистрийн ажлын бас удирдагч болон зөвлөхөөр тус ажилласан байна. За олон улсын болон дотоодын 10 төсөл зөвлөхөөр олон тооны барилга байгууламжийн зураг төслийн ажилд бол зохиогчоор оролцсон. За мөн барилгын салбарын хууль эрх зүйн баримтчгүүд, норм норматив боловсруулах ажилд бол багш маань маш идэвхтэй ажилладаг. За тэгээ хожим бол Япон улсын IISE институтэд газар хөдлөлийн чиглэлээр багш маань мэргэжилээшлүүлж ирснийхээ дараа газар хөдлөлтөд дэвсвэртэй бүтээц төсөлөлт, өндөр барилгын бүтээц төсөлөлт зэрэг хичээлүүдийг бас шинээр боловсруулж агсан түвшний хөтөлбөрт бол багш маань заадаг. Ганц зэрэг багш маань салбарын хууль эрх зүйн норматив баримтчиг боловсруулах, за мэргэжлийн зөвлөлүүдэд ажиллах, Монголын барилгын инженеруудын холбооны удирдах зөвлөлд ажиллах зэргээр за их сургууль, мэргэжлийн холбоо, салбарын бодлогыг холбосон өргөн үргээний
үүргийг гүйцэтгэж ирсэн. Номын 3 дугаар хэсэгт бол Ган Зориг багштай мөр зэрэгцэн ажиллаж байсан эрхэм хүндтэй профессорууд шав нарын дурсамж мөн одоо зургийн цомгууд бол багтсан байгаа. За тэгээд шав нарын дурсамжид багшийг мэрэгжлийн замналд нь чиглүүлсэн инженер хүний хариуцлага, судлаачийн зарчим, багшийн ёсыг үлгэрсэн хүн хэмээн хүндэтгэлтэйгээр дурдсан ба. За тэгээд өнөөдрийн бас энэ одоо сайхан хүндэтгэлтэй арга хэмжээнд багшийн маань хань баяр мөнхөгч манаас хүрсэн ирсэн байна. За баяр мөнхөгч маань бол мөн одоо Ган Зориг багштай нэг анги одоо барилгын конструктор инженер хүн байгаамаа. Ингээд таньдаа бас баяр хүргье. Баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд хайрт ээжтэйгээ ахуулсан, дүү нартайгаа гэр бүлээрээ ингээд ахуулсан ийм сайхан одоо дурсамжийн цомог зургууд бол энэ номын бүтээлд бол орсон байгаамаа. Тэгэхээр эрдэмтэн хүний бүтээл, ном, өгүүлэл судалгаагаар хэмжигддэг. Харин багш хүний хамгийн том бүтээл бол шав нарын сэтгэлд үлдсэн итгэл, чиглэл, мэрэгжлийн хандлага байдаг. Тэгэхээр энэ утгаараа Ган Зориг багшийн бүтээлийн өв зөвхөн номын хуудсанд бас олон үеийн шав нарын ажил үйлс, мэрэгжлийн замналд үргэлжилсээр байгаа юм аа. Ингээд багштаа аз жаргалд эрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Нь нэг сэдвт судалгааны бүтээл болгож гаргадаг бүтээл ийм учиртай бүтээл юм аа. Тийм болохоор өнөөдөр манай шинжлэх ухааны технологийн их сургуульд яг 100 дахь дугаараа авсан байна. Тэгэхээр Ган Зориг багшийн маань бүтээл 96 дахь дугаар. Тэгэхээр одоо энэ шүтээсийн түүхэнд одоо ингээд 100хан дугаар л одоо хэвлэгдсэн. Тэгэхээр манай үе үеийн одоо Ахмад профессор одоо эрдэмтдийн бүх бүтээлүүд орсон одоо цомог байдаг. Тэгээд одоо Ган Зориг багштай, одоо гавьяаттай, гэр бүлийнхэнд нь, шав нарт нь, их сургуулийнх нь хамт олонд одоо номын баярын одоо сайхан мэндийг дахин хүргэхийг хүсэж байна. За сая Ган Зориг багшийн бүтээлийг бол ерөнхийд нь танилцуулчихсан тийм. Тэгэхээр одоо бид бүгдээрээ Ган Зориг багштай их ойр дотн одоо хүмүүс учраас одоо тэр бусад асуудлуудыг бол бүгдээрээ бид мэдж байгаа учраас би бас жоохон өөр сэдвээр ярий. За одоо манай Ган Зориг багш маань би бол өөрөө механик инженер мэргэжилтэй та бүхэн намайг мэдж байгаа. Тэгэхээр манай барилгын бөөр суур энэ харимхай онол одоо төгсгөлийг элемент гэдэг бол одоо яг бидний адилхан одоо сэдв чиглэлээр судалгаа хийдэг. Тэгээ Ган Зориг багш маань одоо энэ барилгын газар хөдлөлтөнд төсвөртэй өндөр барилгын одоо бүтээц. За тэгээд өшөө одоо өндөр барилгын хийцлийн одоо төлөвлөлт. За тэгээд уян харимхай онол, барилгын механик тийм ээ ийм хичээлүүдийг бол бас зааж ирсэн. Тэгээ энэ хичээлүүд бол одоо манай механик инженерийн одоо суур хичээлүүдтэй шууд холбогдож явдаг. Тийм болохоор одоо мэрэгжил ойрхон гэх юм уу одоо шууд бас утгаараа бол бидний одоо судалгаа ямар нэгэн байдлаар их холбоотой байдаг. Тийм болохоор одоо манай энэ шинжлэх ухааны технологийн их сургуулийн хувьд одоо номын баяр биш, бүтээлийн баяр биш. Би бол энэ Монгол улсын барилгын салбарын одоо хөгжилд энэ бүтээл маань үе үеийн одоо залуу судлаач, эрдэмтэн одоо ирээдүйн одоо инженерүүдэд зориулсан одоо маш чухал одоо судалгааны бүтээл болох байхаа гэж одоо хадгалан үлдэх байх гэж би бол одоо бат итгэлтэй байдаг. Тийм ч учраас өнөөдөр одоо маш олон залуучууд өнөөдрийн энэ номын баярт бас хүрэлцэн ирсэн байна гэж ойлгож байна. За би тэгээд үгээ жоохон товчлие. Одоо ингээ багш хүмүүс ч хамаагүй ингээд нэг гарахаараа ингээд нэг 45 минут лекц уншиж байгаа. Би нэг сонирхолтой юм мэдэж авсан Ган Зориг багшаас. Саяхан хэд хоногийн өмнө Ган Зориг багшийг одоо бүхий спортоор хичээлдэг гэдгийг одоо саяхан мэдэхгүй юу? Одоо та бүхэн ч одоо зарим сонсоогүй байгаа бах тийм. Тэгсэн одоо Монгол улсын анхны олимпийн авраг хөдөлмөрийн баатар гавьяат дасгалжуулагч Дамдын Шоров багш маань шууд тэр өдөр манай сургууль дээр ирэхгүй юу? Энэ оюутны спортын өдөр. Тэгээд Дамдын Шоров багштай би тэр дэми юм ярьсан сууж исэн чинь Ган Зориг багш араас орж ирсэн чинь хөөе миний шав байна гэхээр би бүр гайхаа. Гүн чи юу болоод энэ чи барилгын инженер манай барилгын механикийн багш гэдэг. Юу яриад байгаа энэ чинь бүр жоохон байхын би бүхийнхэн секцийн багш байгаа юм. Тэгэхээр одоо манай Ган Зориг багш маань
нийгэм улс төрийн хувьд одоо маш идэвхтэй барилгын инженеруудын холбоонд ерөнхийлөгч одоо хүндэт ерөнхийлөгч тийм ээ. За мөн одоо төр засгийн байгууллага, барилгын зургийн институт одоо маш олон ажил хийж исэн, маш их туршлагатай. Тэгээд дээр нь бол одоо тийм одоо ховор мундаг спортын одоо авьяастай ийм багш байсан юм а гэдэг би саяхан мэдсэн юм а. Тэгээд одоо бас их ямар одоо нэг хүнд одоо ямар их сайхан чухал авьяас бас заяасан юм бэ. Одоо энэ заяасан одоо эцэг их нь одоо ямар мундаг одоо удам судартай багш вэ гэж би бодсон юм а. Энэ бол би зүгээр хувьяасаа хэлж байгаа миний бодол тийм ээ. Одоо ингээд эрдэмтэн судлаач гэхээр л өдөр болгон ингээд ном уншаал, ном шагаагаал, оюутанд хичээл заагаад биш. Одоо бид бүхэн дотор одоо ийм мундаг одоо Олимпийн анхны аваргаар одоо багшлуулж исэн ийм одоо тамирчин эрдэмтэн гэх юм уу тий. Тэгэхээр бол одоо ганцаараа багштай би дахин баяр хүргэе. Тэгээ та бүхэндээ ажлын амжилт хамгийн сайхан бүхнийг хүсье. Одоо шинжлэх ухааны технологийн их сургуульда та минь олон жил одоо энэ зөвлөх профессорын ажлыг хийж одоо энэ дараагийн залуу эрдэмтдээ одоо үлгэрлэн дуурайлж одоо манлайлал үзүүлж их сургуулийнхаа хөгжилд үнэтэй хөв нэмэр цаашдаа оруулах байхаа гэж хүсэн өрөөж гинөө. Тань тэгээд ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө одоо энэ нэг сэдвүүд бүтээлийн хажуугаар дараад гэсэн бас баярлалаа. За ганц зэрэг бүтээр бол үндсэндээ 1984 оноос хойш хамтарч нийтийн хэмжээнд ажиллаж байгаа. 1981 онд төгссөн конструктор инженерээр энэ конструктор инженер анги бол 2 дахь төгсөлт нь байсан. За энэ ангийг бол Монгол Улсын их сургуулийн математикийн ангид сурч байсан оюутнууд 3 дахь хүрсэн нь манай барилгын салбарт авчирч одоо сургасан. За зарим нөхдөөд нь их дургу байсан гэж ярьдаг. Энэ дотроос бол тэр дургуучулын нэг нь хойно тэр цагаан толгой тэр нэрсэн сууж л байх шиг байна. Тэр ангийнхныг төлөөлж энэ норуу конструктор инженер ирсэн байна. За энэ ангиас бол Базар багш бол олон хүн багшаар авах гэж бодож байсан боловч тухайн үед бол цагийн ачааллаас болоод тэр болгоныг авч чаддаг байсан. Ганцхан даваад орж гэж манай багш байсан. Тэр хүнийг авсан. За энэ үед юу их онцгой мод болж ирсэн бол саапар гэдэг нэг юм мод болж ирсэн барилгын салбарт. Тэгэхээр тэр чиглэлийн багшийг бэлтгэхийн тулд Базар багш тэр төгс курс оюутанд даваад оржийг Отгон баяр өгшийг баяр өгш гурыг бол тусад нь курст явуулсан байна. Одоо өөрөөр 1981 онд. Тэгээд даваад оржийг бол багшаар авч үлдээд тэгээд бусад одоо их олон өшөө бас нэг ганц зэрэг байдаг. Энэ хэдий бүгдийг багшаар авах гэсэн боловч даанч тэр үед нэг цагийн тооцоо, цагийн юунаас ачааллаас болоод авч чадаагүй гэдэг юм. Тэгээд дараагаар нь бол 1984 онд 3 жил ажиллаж чадаад ихэн манай ганц зэрэг Ганбаатар хоёрыг бол энэ ангиас нь багш болгож авсан байдаг. За энэ хоёр маань бол маш сайн багш нар байсан. Та бүхэн мэдж байгаа. За мөн 84 онд мөн Ганбот гээд манай Төмөрт оны багш, модон конструкцийн багшийг бас авсан. За манай Ганбат бол бас их сайн багш байсан. Сайн оюутан байсан. Диплом хамгаалгаас өмнө сар гаруугүй өмнө диплом дуусчихсан. Бичээ дууссан. Тэгээд ангийнхны хаймыг хийгээл ингээд явж ирсэн. Ийм одоо бас их ажилласаг тийм багш байсан. Энэ дүнүүд харин ирсэнгүй яагаад ирсэнгүй бол тэр ирэх ёстой. Яагаад гэхлээр зэрэг манай тиймд 3 ган сүүлдээ 4 ган болсон байхгүй юу? Ганбаатар, Ганзориг, Гансөх гэдэг Ганбат гэх энэ хэд бол хоорондоо их сайн их найз тийм байсан. Тэгээ Базар багш нэг удаа нэг ингэж ярьж байсан. Манай тэнхийн багш нар дотор бол их залтай усуд их байд юм а гэж байгаа. Хамгийн залтай нь хэн байна вэ гэхээр баяр их шиж байгаа. Баяр гэж байгаа. Энэ баярын хамгийн залтай. Баярын шавны хэн бэ гэхээр Отгон баяр. Отгон баяр бол ойгүй залтай хүн. Нөгөө багшаас илүү болсон гэж байгаа байхгүй юу? Гэтэл оёгийн шавны хэн байна вэ? Ганц зэрэг. Тэгэхээр ганц зэрэг бол оёгоос илүү залтай байгаа байхгүй юу? Гэхдээ тэр залтай гэдэг бол Базар багш бол муу юмар хэлээгүй ухаантай гэж хэлж байгаа байхгүй юу? Ухааныг тэгж одоо өөр хэлбэл онцолж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай ганц зэрэг бол тийм ухаантай одоо хүн байхгүй юм чинь нэгэснэ. Тий.
яагаад тэгж яах вэ гэхээр мань хүн бол маш их харахад бол их маш лаазан их залхуу тийм ээ. Үнэн чанартай бол маш их хөдөлмөрч хүн байхгүй юм чинь. Ийм л багш байсан одоо багш байгаа одоо манай хүн бол. Тэгээд тэр саапар гэдэг юм бол Монгол их дэлгэрч манай дээр анхны лаборатори бол манай ганц зэрэг байгуулсан. Анхны багшийн 5 хүн мэдж байгаа. Тулга инженер тийм ээ. Тулга инженер манай ганц зэргийн одоо гарын шав одоо тийм одоо сайн шавил бэлдсэн багш шүү дээ манай ганц зэрэг бол. Тэгээд тэр саапрыг хөгжүүлэхийн тулд Базар багш өөрөө Украинд очиж барилгын сургууль дээр нэг жил мэрэгжлүүлж ирж чад тентхийнхэн одоо тэнх мэрэгчлийг төмөртөө тэнхмэрэгч манай сургуульд урилгаар ажиллуулад 2 жил оронд нь одоо нэг багш саапрын багш явуулна гэдэг. Тэгээд даваад орж энэ ганц зэрэг хөрөөсөөр явах хүн байгаагүй л дээ. Тэгээд ганц зэрэг бол тэнд нэг жил одоо Украинд бас одоо энэ чиглэлээр их сайн боловсрч ирсэн. Сайн боловсрч ирсэн учраас мань хүмүүс яг хөглөр орос хэлний мэдлэг сайжирсан байсан. Тэр нөгөө мэдээлэл зүй одоо орвол тийм ээ. Саапрын чиглэлээр ч маш сайн болцсон. Ийм одоо болсон. Дараагаар нь бол энэ 80 хэдэн оны үед бол намын төв хороо гэж одоо манай хувьсгалт намч мундаг байсан шүү дээ. Социализм үед. Видүши специалист буюу тэргүүл мэрэгжилтэн бэлтгэн гэдэг тийм одоо бодлого барьсан. Өөр салбар орноос тэргүүний одоо топ мэрэгжилтэн бэлтгэх гэж тийм одоо бодлого боловсруулад тэгээд манайхаас одоо топ мэрэгжил юу яах вэ гэдэг бас нөгөө саапар гарч иж байгаа байхгүй. Тэгээд саапрын нэг хүн явуулаа гэдэг ингээд ярилцаад байж хахад бол манай одоо намсраа тэгэхэд хичээл эрхлэгч байсан. Отгон баригч хоёр одоо хоорондоо ярилдаг. Би бол жижиг хүчээр тэр сонсохоос тэнд бол санал нэмэрлэх тийм боломж байхгүй. Тэгээд тэр хоёр ярьж хагаад за одоо хэнийг явуулах вэ одоо даваад оржиг явуулах уу, ганцэргийг явуулах уу энэ гэж ярьж байгаа. Тэгээд ганцэргийг бол шийдчихсэн. Би тэрнийг бол одоо яг өөрөө байсан учраас бол одоо сайн мэдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ганцэрэг бол ухаантайгаас гадна бас тийм азтай хүн байхгүй юу. Тэгээд өөрөөр хэлбэл манай хүн 2 жил мессидээр очиж 2 жил бас том эрдэмтний гараадж тэрнээс бол эрдмийн одоо сурч авсан Монгол ирээд тэр чиглэлээр яах нь доктор хамгаалсан ийм одоо манай их авахаачтай сэргийлэн ийм ухаантай багшилтай ганц зэрэг. За тэрнээс хойших юмнууд 5 хүн бүгд мэдэж байгаа. Хамгийн гол нь ганц зэрэг бол Монгол барилгын салбарт яасан гэхээр олон нийтийн байгууллага ямар байх вэ гэдэг юм бол гаргаж ирсэн юм хүн. Хуучин барилгын дээр холбоо бол байсан. Тэрнийг одоо хөгжүүлэхэд бол ганц зэргийн хувь нэмэр бол гайхамшигтай. Энэ дээр бол одоо бүгд сайн мэдж байгаа. Гадаад харилцаа тийм ээ. Мөн одоо энэ барилгын инженерүүд мэрэгжлүүлэх ийм юм одоо өөр хэлбэл олон зүйл дээр манай ганц зэргийн ухаан бол их зарж юм хийсэн. Энэ чиглэлээр бол бид одоо ганц зэрэгтэй энэ зэрэгт хүн бол манайхан дотор одоохондоо бол байхгүй. Тийм учраас бол би одоо ганц зэргийн одоо энэ бүтээлийн энэ жагсаал гаргахад бол баяртай байгаа. Энэ бол за тэгээд манай ганц зэрэг минь цааш нь бас юм хийгээрэй. Ялангуяа одоо сургууль энэ тэнхмээ хөгжүүлэх энэ чиглэл дээр бол багш залуу багш нартайгаа сайн хамтарч ажиллаарай гэж хүсэн өрөөё. За түүнчлэн бас ах дүүст нь ялангуяа одоо ганц зэргийн хань баяр мөнхтэй бол бас урт удаан наслаарай. Манай ганц зэргийг одоо өөрөөр ийм зэрэгт хүрэхэд нь бол манай баяр мөнхийн үүрэг орой бол маш их байсан. Тэ ардлын бол сайн авч явсан. Бид нар бол үнэ хэлэхэд бол ширээн дээр суугаад юм хийгээс цааш юм байхгүй шүү дээ. Ардлын амьдрал гэж маш чухал юм байна. Тэр асуудлыг бол манай баяр мөнхөлөг сайн биелүүлсэн. За тэгээд ах дүүст нь та бүхэн бүгд наазар сайн сайхан гэсэн. Миний яриа бас олдчих гээд багш. За баяртай. Манай эрдэмтэд гарсаар одоо 90 хэдэх сэдвийн гана профессор маань авч ийн л да. Тэгэхээр их олон бүтээлүүдийн гэрчин болж ирсний хувьд энэ хүндтэй батламжийг гардуулах болсондоо туйлын баяртай байна. Нэгдүгээр. Хоёрт ойр уулзаагүй. Ойртой сүүлийн хэдэн жил уулзаагүй хамтран зүтгэгч нартай өнөөдөр уулзж байгаа туйлын баяртай байна. Шархуу багшаа хүндэтгэл үзүүлье. Тэгээ дөнхөрж уцаан бодоод
бас Дүнхэржиг профессорын ирсэн байна. Гончгот профессор бид нар бас их олон жил цуг ажиллаж исэн. Ган болдыгаа өнөөдөр харсандаа их туйлын баяртай байна. Манай Ган зоригийн дүүн байгаа. Бас манай шүтист бас тухайн үед бас зүтгэж исэн. Өнөөдөр гээд гэх мэтлэнгээр маш олон профессорууд гайхалтай өнөөдрийн энэ номын гэгээлэг орчин бий болгож оролцож байгаа. Сургуулийн удирдлага би одоо олон гэрч гэж би тэр хэлсэн шүү дээ намын энэ манай эрдэмтэд судал дээр. Тэгээд сургуулийн захирал эрдэм шинжилгээ эргэлсэн проректор эдгээр ингээд оролцож үгээ хэлж явна гэдэг чинь их том хүндлэл гэж би дотор харж байгаа. Тэ. Ингээд товчхондоо энэ хүү батламжийг номын нээлт хийсэн болгонд бас олгодгүй. Анх одоо би номын сангийн профессороор ажиллаж байхад бид нар энэ ер нь эрдэмтдтэй үлдээ батламжийг энэ иймна барил одоо энэ манай эрдэмтэд цуврал дээр тэгээд 2000 гаруй бараг их шүү эрдэмтэд байдаг тэр дотроос бүгд л манай эрдэмтдийн сэдвээр бүтээлээ гаргачих хийсэн гэж их олзуурч байдаг. Тэгээ өнөөдөр ганцорог найз маань ингээ бүтээлээ гаргаад мэрэгжил нэгтгэхээс гадна гэр бүлийн ер нь номынхаа ийм нээлтийг хийж ийн гэдэг чинь гэр бүлийн баяр байдаг байхгүй юу? Тэгээд хүүхдүүд нь нач нар нь ирсэн ингээд энэ бол том бас номын баяраа. Гэр бүлд нь бас том баяр хүргэе. Бүтээл нь их ариун байгаа. Аз жаргалаар дүүрэн байж олон шавнараа цаашаа сайхан бий болгож байгаарэ гэж ганаа найзтай хэлэх байна. За нөгөө түрүүн цаама проректор хэлсэн шүү дээ багш нар ер нь юм ярих дуртай гэд. Ингээ батламжаар танилцсан үлээ. За батламж Ган зориг таня шинжлэх ухааны технологийн номын санд барилгын бүтээцийн харимхаа налрах ажлыг загварчлах ба газар хөдлөлийн гамшигын эрсдлийг бууруулах асуудалд гэх сэдвээр номын нээлт хэлэлцүүлэг хийсэн тул энэхүү батламжийг хадгалуулваа. Номын сангийн захирлын цацрал шинжлэх ухааны технологийн төв номын сан 2026 6 сарын 05-ны өдөр гэсэн байна. Энийг танд хадгалуулъя. Анхаарал тавьсан явдалд маш их баярлалаа. Та бүхэнд